шалтар намаа хизээ хаягхын тэр үед нь л би хаягдаж явах бах. Тэгээ бусдаар бол энэ сайхан спортороо насан туршдаа хичээлээ. Тэгээ өөрийнхөө хийж чадах зүйлийг бүгдийг хийгээд амьдралаа дуусгах байх л гэж бодож байгаа. Дэлгэдэг альчуур нэг тань юм болохоо тэг бүгдийг зараад явж тэгэж нөгөө мөнгө олж исэн байхгүй. Анх бол 6 настай аавар аштар заалгаж тоглож эхэлсэн. Тэгээ манай гэрт бол удамд бол олон улсын мастер, дэлхийн шатрал албаны мастер, тэгээд Монгол улсын 6 ааврах тий. Тэгээ манай стүүндер маань ч гэсэн одоо бас амжилттай сайн тоглож байна. Ер нь ахыгч нар тоглож исэн болохоор ахыгч нарын яаж тоглож байгааг бас харж исэн тий. Тэгээ надаас юм сонирхолтой санагдаад тэгээд бас өвөө дээр очиж бас тоглодог байсан. Манай үеэлүүд бид нар бас өвөө дээр очиод өвөө минь бас их шатар тоглох дуртай байсан учраас бид нар хагас бүтэн сайн өвөн дээр очиод тэмцээн зохион байгуулад хоорондоо тоглоод тэгээд ер нь ахыгч нартайгаа ингэж хамт тоглож зэрэг бас сайжирсан байх л та. Тэр бас их нөлөөлсөн. Анхны тэмцээн маань гэх юм бол Байкаски зор гэдэг нэг Бурятид болдог тэмцээн байдгийн олон улсын хүүхдүүдийн тэр тэмцээнд 6 настайдаа ингээд төрүүлж ирсэн нь би бас их сайн сандаг. Бас мэдээ цодгор хүү тэмцээн манай түрүүт ахын маань зохион байгуулдаг байсан хүүхдийн ордны нэрэмж цодгор хүү тэмцээнд орж анхны тэмцээн маань цодгор хүү тэмцээн байсан юм байна. Хүүхд тахт ер нь хожигдоход их дургуул байсан л да. Яаж ч утсан тийм их тийм хортой шартал бас л үздэг л байсан. Тэгээд ялангуяа одоо эрэгтэй хүүхдүүдтэй тоглоод тий тэгэл хожигдох ч ер нь эрэгтэй хүүхдүүд бас нэлээд хожигддаг л байсан. Тэгээд ер нь цодгор хүү тэмцээн чинь ингээд бас эрэгтэй хүүхдүүдийн ангилд бас тоглож ирсэн. 9 настайгаас Мончес клубт Бацаахан багш тараа шав орсон. Баццаг эгч маань анх багштай шав оруулж өгсөн тий. Тэгээд 1998 оноос хойш багштайгаа зөв хамт хичээлж байна. Тэгээд тэрнээс хойш улсын аврагт анх удаа өсвөрийн шатарчны аврах шалгалт тэмцээнд төрүүлээд тэгээд тэрнээс хойш 5 удаа улсын авраг болсон. 8 наснда улсын аврах шалгарах тэмцээнд шалгарсан одоо хамгийн залуу эмэгтэй тамирчин байхгүй. Ер нь эрэгтэй тамирчин гэсэн. Тэр рекордыг одоо хүртэл эвдэг байгаа 8 наснда шалгарч орж исэн. Тэр хагас шгшгээр бид нар шалгардаг шүү дээ. Анхан шатны тэмцээн. Анхан шат тэгээ хагас шгшээ. Тэгэхээр хагас шгшээгээр шалгарсан. Тэгэхээр бас тухайн үед их авиастай сайн тоглодог л байсан байх нь шүү дээ, тий. Тэгээ тэр үед бас дурсгалтай яагаад тэгэхээр надаас гадна манай эгч тэгээ миний том эгч Баццэг, Баяр цэцэг бид гуруулаа тэр усын арга шалгарт орж байсан. Миний баг нас бол маш их тийм завгүй тэгээд ийм ачаалттай өнгөрсөн гэж хэлж болно. Яагаад тэгэхээр шатрын спортоор хичээлээ тэмцээн оролдоонд оролцоод дээрэс нас би Гоцсон авиасны 93 дахь сургууль сурдаг байсан. Тэгээд сургууль маань бас их тийм бас тий ачаалттай. Тэгэл ер нь л их хурдан бөгөөд тэгээд завгүй л өнгөрсөн юм байна даа л гэж боддог шүү дээ. Гэр бүлэрээ дэлхийн өсвөрийн аврах шалгаруулах тэмцээнд анх удаага 94 онд оролцож байсан. Унгар улсын Зэг хотод болж байсан. Тэгээд тэр тэмцээн маань ерөөсөө санаас гардгүй атлаа анхны маань дэлхийн аврах байсан учраас тэгээд тэгэхэд бол бид нар зургуулаа гэр бүлэрээ явж байсан. Ховор тохиолдол гэхгүй дээ тий. Аав ээж тэгээд тэгснээ ах эгч нартайгаа дөрвөлээ бас зэрэг тэмцээнд орж байгаа тий. 4 ангилал. Тэгээд тухайн үед чинь нөгөө санхүүгийн байлаа хэцүү байсан 94 он гэдэг чинь ер нь л нэг хямралын үе бас байсан. Тэгээд бид нар ямар санда нөгөө вагоноор явж байгаа шүү дээ. Москва руу 5 хоног вагоноор явж байгаа. Тэгээд вагоноор явахдаа 2 купе 2 орол авцсан. Ерөөсөө. Тэгээд 2 орон дээр зургуулаа явж байсан аахгүй. Тэгээд нэг бөөн гахаа махаа нөгөө нэг манай ээж яг одоо нөгөө урдаас бараа зөөгөөд тэрийгэ замдаа зараад явахгүй нөгөө Орсын зогсоол болгон дээр нөгөө наав шиг юу ч л бүх. Тэгээ би бас өөрөө тэр нөгөө вагоноор нөгөө тэр нэг имдэглэгдэг альчуур нэг нар юм болгоо тэг бүгдийг зараад явж тэгэж нөгөө мөнгө олж исэн байхгүй. Аавч хөр маань яаж тэгэж зориулж тэр үед авч явж исэн. Тэгээд аавч хөрдөө бас их баярлж авдаг их бахархдаг бас би тэр үед жишээлбэл 4 хүүхэдтэй байгаад 20 одоо тэр насан дээр тэгэж авч чадах байсан уу байсан. Тэгээд хүүхдүүдийнхээ төлөө те маш их тэгэж хөрөнгө мөнгө зарцуулж тэг багаас нь бид нар тэрийг анхаарч исэн л та. Тэгээд
Тэр үе бол ерөөсөө миний санаанаас гардггүй. Тэгээд тэр юм онгоцноос хоцроод дараа нь вагонд ихчтэйгээ хойлоо суугаад үлдээ. Тэгээ баг Унгарт нөгөө Унгарын иргэн болж үлдэх шахсан шүү дээ. Тэр хүмүүсний инээдтэй тэр юу бол ерөөсөө багын бас нэг дурсамжтай тийм үеийн нэг л дээ. Тэмцээнд би тухайн үед 14-т орж исэн юм. Тэгээд тэр нь л ер нь бол тухайн үед бас Монголын тамирчдын, өсвөрийн тамирчдын үзүүлж исэн бас том амжилтын нэг л байсан л да. Баг хамгийн том нь өснө тухайн үед тий. 2002 онд анх удаа Дэлхийн шатрын олимпиадад 16 настайдаа эх орноо төлөөлж оролцож исэн. Тэгээд тэр үед олимпиадад 4-р эзэлж исэн. Баг хөрөл медаль авангаа алдаад. Тэгээд тэр үед бол бас 16 настай охины хувьд бол их том амжилт байсан байх гэж боддог. Тэгээд 16 настайдаа Дэлхийн шатрын холбооны мастер болоод за тэгээд дараа нь их 10 жилийн төгсөөд Америк нэгдсэн улсад суралцах боломж олдоод тэгээд тэнд бас шатрын тэтгэлэгтээ явсан. Эрийн галуун нисэн үл хүрэх газар хүний хүүхөрч эрдэмэ өрлөж ирэх ёсон бий. Тэрээр Гоцов ясны 93 дугаар сургуулийг дүүргээд 2004 онд Америк нэгдсэн улсыг зорьсноор ирээдүйн амжилтынхаа эхийг тавьж их өсрэлт дэвшил авчирсан гэж өөрөө дүгнэдэг. Далайн чандад байх хугацаанд мэдлэг боловсролоо дээшлүүлэн Америк нэгдсэн улсын Леней коллеж, Балтимор дахь Мэриланд их сургууль, Сан Франциског их сургуульд тус суралцаж, Америк нэгдсэн улсад зохион байгуулагддаг олон тэмцээнд оюун ухаан сорж эх орныхоо нэрийг өндөр төргөж байсан юм а. 2006 онд анх Америкийн аврах шалгаруулах тэмцээнд оролцоод бас шалгараад оролцоод тэгээд тэнд бол анхныхаа их мастрын нормыг хийсэн тий. Тэр эрэгтэйчүүдэд тоглосон байхгүй, эрэгтэй эмэгтэй холимог байсан. Тэгээд 3 эрэгтэй их мастрыг дараалж хожоо. Тэгээд тухайд бол нэлийн шууган тарсан одоо энэ Монгол охин тий нэг их мастрын эрлэг гэдэг нэр хүртэл аваад тэгээд дараа дэлхийн Сьюзен Болгрийн нэрэмжлэгийн нээлттэй тэмцээнд бас төрүүлсэн. Ер нь 2006 он бол маш их тийм амжилтаар дүүрэн жил байсан л та. Тэгээд хоёр дахь нормоо World Open буюу дэлхийн нээлттэй тэмцээн. Тэр бол Америкт болдог хамгийн том нээлттэй тэмцээн. Тэн тэмцээнд бас хоёр дахь эмэгтэй их мастрынхаа нормыг биелүүлээд тэгээд олон улсын мастер цолоо аваад тий. Маах ч нөгөө эрэгтэй эмэгтэй цолны бас жоохон ялгаа байдаг. Эрэгтэй их мастер, эмэгтэй их мастер. Тэгээд ер нь бол 2007 онд, 2008 онд Америкийн аврах шалгаруулалт тэмцээнд нийтдээ 3 удаа ингэ би оролцсон. Батчимэг 2009 онд эх орондоо иргэн ирлээ. Тухайн жилийн хавар Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Чингис зочдууд зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд амжилттай оролцож, сүүлийн оноогоо авснаар эмэгтэйчүүдийн олон улсын их мастер боллоо. Монгол улсаас шатрын төрлөөр олон улсын их мастер хэмээх эрхэм дээд цол хүртсэн 2 дахь эмэгтэй шатарчин Батчимгийн хувьд 1998 оноос 2002 он хүртэл өсвөрийн улсын аваргын тэмцээнд 5 жил дараалан төрүүлсэн өвөрмц амжилт гаргаж байсан бол насан туршидтын улсын аварга шалгаруулах тэмцээнд 9 удаа оролцож 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл нийт 6 медаль хүртжээ. 8хан настайдаа насан туршидтын улсын аваргын шигшээ тоглолтод шалгарч шууган тарж байсан Батчимэг 2002-2003 оны насан туршидтын улсын аваргын тэмцээнээс хүрэл медаль, 2010-2017 оны насан туршидтын улсын аваргын тэмцээнээс мөнгөн медаль авч, 2011 оны насан туршидтын улсын аваргын тэмцээн, 2016 онд болсон Монголын бүх ард түмний спорт их наадамд төрүүлээд байна. Монгол улсынхаа аврах шалгаруулалт тэмцээнд орж төрүүлнэ гэдэг бол ямар ч олон улсын тэмцээнд орж төрүүлснээс илүү тийм одоо таашаалтай бас их тэр нэр төрийн хэрэг байд юм байлээ. Тэрийг бол анх 11 онд төрүүлэхдээ мэдэрсэн. Улсын аврах шалгаруулалт тэмцээнд оролцоод рейтингээ чансаагаа ахиулна гэж хүнд байхгүй. Тэгэхээр нөгөө өндөр чансаатай нэгсэндөө тийм манай бусад охтууд манд харьцангуй арай нөгөө бага чансаатай болохоор ерөөс байн бүгдийг л хожиж ижил чансаагаа ахиулж чадна гэсэн үг л дээ. Тэгээд тэр тэмцээндээ ерөөдөө сайн тоглоо. Дээрэс нь Спартакад анх удаага төрүүлээ. Тэгээд Монгол улсын хамаас хошоо аврагсан. Тэгээд завханд бас их сайхан зохион байгуулагдсан л да. Тэгээд айлхоор болж игэл бас улсын аврах шалгаруулалт тэмцээнд оролцох тийм бодолтой байгаа. Тэгээд нэг ядаж нэг 5 төрөө авъя гэж бас бодож байгаа шүү дээ. 2010 он Азийн зуны спортын наадмын хөтөлбөр шатрын төрөл багтаж манай шатарчид 2 дахь удаага Азийн олимпиад оролцлоо. Тэгэхэд их мастер Батчимэг эх орноо төлөөлөн Монголын шатарчдын багийн бүрэлдэхүүнд оролцож 5 дугаар байр эзэлж байсан төвхтэй. Мөн дэлхийн оюутан залуучуудын зуны спортын универсиад наадамд 2 удаа 2011 оны Шинжээн, 2013 оны Казаны универсиад наадамд оюун ухаан сорж 6 дугаар байр эзэлж байсан нь Монголын шатрын спортын түүхэнд дээгүүр эренблэгдэх үзүүлэлт амжилт юм. Харин 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг уламжлалтай Дэлхийн шатрын олимпиадад эх орноо төлөөлөн
4 удаа оролцоод байгаа билээ. 2012 онд Стамбул тоглож эхлэе. Тэгээд 2014 оны Тромсогийн Олимп, тэгээд сая 2016-д өнгөрсөн жил болсон Бакугийн Олимпиадад эх орноо төлөөлж оролцсон. Тэгээд 2 дугаар ширээнд оролцсон. Тэгээд манай охтууд маань ер нь бол их тийм амжилттай сайн байдаг. Ер нь манай эмэгтэй шатрчууд бол дэлхийд бас тэргүүлэх тийм хэмжээний өрсөлддөг. Тэгээд бид нар бол 12 онд 13 дугаараар эзэлж одоо ерөөхдөө түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг бас үзүүлээд байгаа. Тэгээд мэдээж эх жил бол Батумид болон Гүржийн. Тэгээд тэр тэмцээнд бид нар бас сайн бэлдэж аваад амжилтаа ахиулах тийм зорилттой байгаа. Тэгээд дэлхийн шатрын олимпиад гэдэг бол бидний хувьд хамгийн гол нь эх орноо төлөөлж оролцдог маш том тэмцээн. Өрөг болгон тэр ширээ болгон маш их хариуцлагатай. Тэгээд 4 ширээн дээр бид нар тоглолдог тий. Тэгэхээр тэр 4 ширээний яаж тоглохоор шалтгаалдаг учраас багийн тэмцээн гэдэг бол маш өөр. Бас бид нар бас Азийн багийн аргатаас оролцдог тий. Тэгэхээр энэ хоёр тэмцээн бол маш их чухал. Тэгээд ерөөс миний хувьд ягаад ч маш их тийм үрд ачаа өөрч тоглолдог штэ. Дэлхийн олимпиад тоглохдоо эх орныхоо төлөв зүтгэгийг л тоглож байгаа юм чи угаасаа тэгэл уул ус бүхэл зүйлээ бодоолаа. Тэгэл өөрөөс юу ямар хүч гарч болохоор тэгэл тэрийг л одоо эцсийн одоо мөч хүртлээ тэр 7-8 цаг тоглохдоо шахаж тоглоно. За тэгээ нэг хожигдсны дараа л асар хүнд байдаг юм да. Ягаад ч юм те нөгөө надаас болоод хэрэг баг хожигдсан тохиолдолд бол бүр их тийм шаналлалтай одоо шүн ойр хүрэхгүй штэ угаасаа. Зүгээр харин ингээд өөрөө сайн хичээгээд хожицсны дараа бол яг тийм өөрөөрөө бас бахархах тийм сайхан сэтгэл бас төрдөг. Аран талынхан Араараа модтой Биндрия төрсөр төрөлдөө уран сайхны кино зэрэг ард түмний сэтгэлд мөнхөрсөн олон томоохон бүтээлд өрөвсөн нэр зохиолч Батын Нима агсны ач охин Батчимгийн бас нэг онцлог амжилт бол Гран-при тэмцээн. 2013-аас 2014 онд үргэлжилсэн дэлхийн шилдэг эмэгтэй 18 шадарчин өрсөлдсөн 4 цуврал Гран-при тэмцээн тэрээр улсаа төлөөлөн оролцохдоо Монгол гэдэг нэрийг ертөнцийн жихнээ дуурсгаж дэлхийн аваргыг хүртэл хожиж байсан гавьяатай. Энэ анхныхан Гран-при тэмцээнд 3 дугаар өргөт яг энэ чинь нөгөө нэгсэндөө номер 1 шатарчин тий чансаагаараа тэргүүлэгч тэгээд дэлхийн 3 удаагийн аварга тэгээ хоёр фоныг хоцсон. Тэгээд энэ бол мэдээж маш их тийм одоо миний мартагдахааргүй тэр дурсамжтай үеүүдийн нэг л дээ. Тэгээд ямар сандаа хоцсныхаа дараа бид хожчлоо гэж үдээгээ тий. Бас их тийм өөртөө жоохон юу гэдэг гайхч гэдэг юм уус тийм сэтгэл бас төржил байсан л да. Гэхдээ ер нь бол цагаанаас бас сайн тоглож чадсан тийм тэр өргөг бол 2010 онд Швейцарт болсон оюутны багийн дэлхийн арга төрүүлсэн алт медаль маань энэ байна. Тэгээд бас их дурсгалтай медалуудын маань нэг. За энд болохоор 2014 оны Тромсод болсон дэлхийн шатрын олимпиадад авсан манай эмэгтэйчүүд маань Б категорид төрүүлсэн байгаа. Тэгээд тэр төрүүлсэн медаль маань байна. За энэ болохоор 2011 онд анх удаа Монгол улсынхаа аврах шатрчин болоход авсан медаль. Тэгээд цом маань бас байгаа. За энд болохоор 2016 оны бүх артамны спартакиадад төрүүлсэн тийм Монгол улсаа хошоо аврах болсон энэ бас медаль маань энд байж гин. За тэгээд одоо энүүгээр бөгөөд эдгээр маань бас ингээд Монгол улсын түргэн тоглолтын 5 удаагийн аварга тэгээд тэр тэмцээний маань бас алтан медалууд энэ байна. Оюутны улсын аваргын бас алтан медалууд бас байгаа. За тэгээ энүүгээр болохоор энэ 2008 оны Korea Open гэх тэмцээний эмэгтэй шилдэг шатрчин эмэгтэй шагналдаа төрүүлсэн. Тэгээд тэр тэмцээний маань цом нь байж гин. Манай шатрын тэмцээнүүд чинь нөгөө ерөнхийдөө цом бас өргөмжлөл өгчдөг. Заримдаа бол медаль бас тэр болгон бас өгдөг. За энэ жишээлбэл сая сүүлд нөгөө шааржаад болсон эрэгтэй их мастрын ноорон биелүүлээ те 3-аас 6 дугаараар эзэлсэн. Тэгээд Шааржагийн Гран-при тэмцээний үеэр өгсөн ийм дурсгалын зүйлс бас байгаа. Амжилттай оролцсон. Тэр дээр болохоор миний одоо их мастрын цолдыг те сертификат үнэмлэх явж ий. За хажууд нь одоо олон улсын мастрын цол тий 2014 онд бас эрэгтэй олон улсын мастрын маань цол явж ийн. За тэр доор ингээд бас эрэгтэй олон улсын мастер. За тэгээд дэлхийн шатрын албаны мастрын ингээд цолнууд маань явж ийн.
Тэмцээний үеэр бол өглөөдөө босоод ийм гүйлт хийдэг тухайн одоо айл улс байсан ч хамаагүй. Тэгээ Монголдо болохоор зуны улиралтай үндэсний цэцэрлэг хүрээлэн юм эсвэл гэрийнхээ ойролцоо гүйдэг. Тэгээд гүүгээд бас ийм сонголтын тасгалыг давхар хийх туфтаа. Олон цаг суун, олон өдрийн ачаал аав. Тэгээд хамгийн багадаа нэг 9 өдөр, 10 өдөр тоглоно тий. Тэгэхээр чин тэр ачааллуудыг давахын тулд өглөөдөө ерөнхийдөө тасгалуудыг ер нь хийж бас оройдоо бас юм алхах тий. Тэгээ эсвэл болж игэл нэг бассейн сэлэх ч юм уу. Тиймэрхүү тасгалуудыг хийж үйл зүгээр өгдөө штэ. Гэхдээ надад л гүүхээр их тийм ажиргалтай байдаг штэ. Ажиргалтай бөгөөд амар амгалан бөгөөд өөртөө их итгэлийг олж авдаг. Тэгээ хамгийн гол нь өөртөө их ярьдаг байхгүй гүйж явахцтай. Тэгэхээр одоо би хаана алдсан байна? Эсвэл одоо тэмцээний өөр болохоор өргийнхөө процессуудыг бодно. Одоо би дараагийн өргөтөр ингэж тоглоно те. Эсвэл одоо ингэж гэдэг юм уу. Тэр анализ дүгнэлтүүдийг яг өөр өөртөөгөө тэр ажиллах тэр орчин ингээд бүрддэг. Ингээд бүх юмнаас тасраад. Тэгэхээр надад их тийм сайхан санагддаг. Тэгээд ингээд гүүгээл ингээд яваад ахаар сүүлдээ ингээд нэг ритмдээ ороод тэгээд ингээд явчихдаг. Тэгээд яг нэг тэр гүйж ах хавцад яг нэг хэцүү үе гарч ирдэг нэг амьсгаад авахцаал ингээд нэг болмоор санагдаал. Тэг яг тэр үеийг л ингээд давчих юм бол гүйлт ингээд улам гоё юм таашаалтай гэхүү те тэр яг би ингээд их гоё болж байгаа мэдрэгддэг. Тэг яг эхлээд гүйж байгаа үед бол мэдээж нэг огцом ачаал өгөхгүйгээр айлхаар баг багаар явж байгаа л тэгэл сүүл рүүгээ бол ингээд уртцгаад яваад тэгээд энэ жил уг нь марафонд гүйе гэж үгэн зорж исэн. Тэгээд тэмцээний юм хуваараас давхцаад тэг ирэх жил бол заавал бэлтэж байгаад гүнэ. Хөдөлгөөн эрүүл мэндийн одоо энэ тал дээр их анхаарч авах хэрэгтэй. Давхар бас юм витамин те тэр зүйлүүдийг бас хэрэгжилж явах хэрэгтэй. Тэгээд эдгээрийг л ингээл сайн зохицуулах хэрэгтэй байх л та. Тэгээд би нөгөө сонголт хийх маш их дуртай. Сонголтын тасгалуудыг хийх дуртай. Тэгээд дээрэс нь бас айлхаа нөгөө амьсгалтайгаа бас хамт ингээм хамтдгаа тэгвэл зүгээр байдаг тийм. Йогийн тасгалыг анх Америкт явахдаа тэнд Бикрам йога гэж хийж эхэлсэн. Тэр нь болохоор бүр юм халуун 36 градусд хийдэг тийм йога байдаг. Тэгээ тэрийг анх хийж эхлээд тэгээ Монголд ирснээс хойш болохоор энэ шри йога буюу шри амьдрах урлаг төв гэдэг энэ манай ах өөр ингээд шри амьдрах урлагийн багш. Тэгээд энд өглөө ингээд 6 цагаас хүмүүс цуглаа тасгал хийдэг. Тэгээ би бас боломжоор энд доор орж тасгал хийн эсвэл гэртээ бас энэ тасгалуудыг йогийн тасгалуудаа хийчдэг. Тэгэхээр бас их амар яа тэгэхээр сунгалтын тасгал болоод дээрэс нь бас баг зэргийн бясалгалтай хавсаргаад ихээр их үр дүнтэй байдаг. Манай ихэнх арчтарчууд бас их бясалгалаар хичээлдэг хөө те. Одоо яг ялангуяа өргөн үед ч гэсэн өргөн дараа ч гэсэн тийм манай дэлхийн аварга ананд бол те энтгийн дэлхийн аварга анд маань бол йог бясалгалаар байнга хичээлдэг. Том жишээ болсон юм байна. Тэгээд бусад манай арчтарчид ч гэсэн мөн адилхан. Тэгэхээр өөртөөгөө ажиллах за тэгээ алдаа дутагл дээр бас дүгнэлт хийх тэгээд бүхий л тал дээр бол юм йог бясалгал бол хэрэгтэй байдаг. Манайх чинь хувийн спорт болохоор шатарчин болго өөр ингэсэн онцлогтой өөрийнхөө одоо хуваараар бэлтгэлээ хийдэг гэж хэлж болно. Тэгээд зарим нь багш тасгалжуулагчтай, зарим нь хуваараа ганцаараа хийдэг те. Тэгээд би болохоор ер нь бол багш дээрээ цуг хамт багштайгаа айлхаар бэлтгэл хийхийг боддог. Тэгээд хамт байж чадахгүй бол одоо онлайнаар те эсвэл ингээд зөвлөгөөгөө аваад материалуудаа үзээд тэгээд бид нар сүүлийн үед маш их тийм компьютертэй бас ажилладаг тийм манай програмууд ер нь компьютер дээр байдаг их ажиллана. Тэгээ өргийнхөө анализыг хийн, за компьютер дээр ажиллана, за гараа дунд үе төгсгөл гэл ерөөсөн маш их судлах зүйлүүд байгаа л да. Судлах юм бол ерөөсөө барагдахгүй. Тэгээ яаж тэр мэдээлэлээс хоцрохгүй байх вэ? Одоо сүүлийн үеийн дээр онол за тэгэл энэ байнга тэмцээн болж байна. Тэгээд ер нь манай энэ дэлхийн шилдэг шатарчд маань ерөөсөө тогтмол ерөөсө жилд ингээд хичнээн тэмцээнд орж байгаа ерөөсө харин манай тамирчдын хувьд бол маш цөөхөн орж байгаа шүү дээ ерөөсө гадаадын тэмцээнд тэгээ нөгөө Монголд байгаа нөхцөл байдал те Европт амьдарч байсан бол шал өөр хэрэг тэнд бол бэлэн нөгөө ойрхон учраас зардалж багтай бүх зүйл багтай бэлтгэлээ ингээд сайн хийгээд тэгээ тэмцээнд ороод авах боломжтой тэгээ манайд бол тэр нэг жоохон тийм юу гэх юм
дутагдaltaй гэж хэлэх үү бас их зардал өндөр гараад байгаа ямар ч тэмцээнд явсан тий. Тэгээ тэр бас бид нэр тэмцээнд оролцож байгаа хүндрэлтэйгаа. Одоо бол ингээл хуваарал ингээл зардал олол нэг тэмцээнд оролцох гол ингээл яваад байна л да. Тэр нь бас жоохон амаргүй л байна л да. Тэгэл тэр алга хүнээс мөнгөгүй. Тэгээ одоо санхүүгийн байдал чинь тэр алга бас хэцүү болцсон тий хаана. Тэгээ тийм учраас нэгсэндээ жоохон төвхтэй л байна. Гэхдээ одоо яг хаа тэгээд ингээд буугаад өгчүүл тэгэл буугаад өгч шүү дээ. Тэгээд бууж өгөхгүй тулд айлхаар хичээгээл байгаа юм л та. Тэгээд нэг манай Хэдийн аймгийн нутгийн зөвлөл тэгээд сая сүүлд Архангай аймгийн бас нутгийн зөвлөл тэгээд манай сүүл спорт хороо за тэгээд бас энэ сая сүүлд тэмцээнд Каптрон Макс ивент гэсэн тэгээд ер нь ингээд нэг ойлгож дэмжиж байгаа хүмүүсийн тусламжтай байгууллагын тусламжтай л ерөөхдөө сая сүүлийн тэмцээнүүдэд оролцлоо л да. Тэгэхээр бид нар яах гэж тэмцээнд яваад байна вэ гэхээр нэгдүгээрт бол чансаагаа ахиулах гэж хоёрдугаарт одоо миний хувьд болохоор сүүлийн эрэгтэй их мастер цолондоо зорж байгаа учраас эрэгтэй их мастрынхаа 2 нормыг хийх гэж тэмцээнд оролцож байгаа. Нэг сард Гибралтар болсон Гибралтар Open гэдэг энэ тэмцээн болохоор ерөөсөө манай шилдэг супер их маструудын ордог ганц тэмцээн. Эрэгтэй эмэгтэй бүх тамирчид холилдож ордог юм тэмцээн. Тэгээ энэ тэмцээнд бас анх удаага оролцох боломж олдоод тэгээд энэ тэмцээнд оролцсон. Гибралтарт ингээд надад хагас санаа дутчихж байгаа байхгүй тий. Эрэгтэй их мастрын норм хийхэд тэгээд Гибралтар болохоор дэлхийн Анна Мария Мусчугийг хоцсон. Тэгээд дэлхийн номер 2 шатрчин Фабиана Каруанатай тоглосон. Тэгэл ер нь бас энтгийн их мастер Ладит Бабуг хоцсон. Ер нь их тийм тэгээд яг сүүлийн үүрэг дээр хожигдтангууд нөгөө хагас санаа дутаад норм хийж чадаагүй. Тэгээд ер нь бол их тийм бас боломжтой ойрхон байна гэдгээ надад ч гэсэн өвд мэдрээд байна. Гэхдээ мэдээж жоохон чүч дутаад байна. Тэгээд тэр бол тийм ерөөсөн амар цол бол бас биш. Тэгээд эмэгтэй хүн эрэгтэйчүүдтэй эрэгтэй их маструудтай тоглож хожино гэдэг бол бас хүнээс илүү бүр маш их зүйл шаардлагадж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлийн төлөө одоо би 9 сард юм уу 8 сард төлөвлөж байгаа тийм их мастрын нормтой тэмцээнд орохоор зорж байгаа. Тэгээд тэрнийхээ өмнө сайн бэлтгэлээ тэгээд ямар ч лээс нэг энэ цолондол хүрчих юм бол нэг амьдралынхаа нөгөө зорилгын одоо юу гэх юм те надад одоо өгөгдсөн бурхны тэр өгөгдлийн нэг өөргөж тодорхой хэмжээг биелүүлчих чинь даа л гэж би бодох гээд байгаа байхгүй. Тэгээд эндээсээ ингээд ухарчвал ингээд маш харамсалтай байгаад байна л та. Манай сүлд спорт хороо 10 онд анх сүлд спорт хорооно тамирчнаар ороод тэгээд тэрнээс хойш одоо сүлд спорт хороогоор харьяалагдаж явж байгаа. Тэгээд манай байгууллага бол маш их дэмждэг, оюуны спортыг ойлгодог. Тэгээд байгууллагын удирдлагууд болоод тий нэг сүлд спорт хорооны хамт бол нийт албаагчтай бас баярлж авдгаа илэрхийлмээр байна. Тэгээд тамирчны артаал гэдэг бол тий байгууллага байна гэдэг чинь цаанаа юм нэг юм гоё юутай тийм ерөөсө баталгаа нэгсний баталгаа тэгээд дээрс манай сүлд спорт хорооны тийм энерги одоо тэр хиймэрч гэдэг юм нэг тийм зүйл байгаад байдгийн тэр нь надаа их тийм эргээр сайнаар нөлөөлдөг. Тэгээ би спорт хороонд орсноос хойш амжилтууд маань бас их тийм өсрөнгүү байсан гэж хэлж болно. Тэгээ байнгын л дэвшилттэй сайжралттай. Тэгээд тэр бол угаасаа байгууллагын дэмжлэгтэй саншгүй холбоотой. Анх бол цолгуул орж исэн л да. Тэгээд дараа нь тэслэгт цолттой болоод тэгээд тэрнээс хойш ингээд мах чин цэргийн цол чин ерөөдөө жилээрээ бас нөгөө гаргасан амжилтаараа бас ахичээдэг. Тэгээд сүүлд 16 онд хошууд цолтой болсон. 441-р ангида тусгай бүлгийн ангида харьяалагдаж явдаг. Тэгээ манай сүлд спорт хороонд бол бас олон сайхан тамирчид бас байгаа. Тэгээд би одоогийн байдлаар ганц эмэгтэй тамирчин байхаа. Тэр 3 сарын 22-ны өдрийг бол би мартахгүй. Зүгээр мэдээж яагаад надад тэр цолыг өгсөн бэ? Нэгдүгээр те ямар амжилтыг үнэлж өгсөн бэ гэдэг бол нэгдүгээр бас чухал. Тэгээд цаашдаа намайг илүү ихтэй амжилт гаргаасай. Ялангуяа дэлхийн шатрын олимпиад одоо тэгэл Азийн арга бусад тэмцээнүүдэд эх орноо
төлөөлөө тэгээд ингээд эмэгтэй хүнийхээ одоо жишээл ноёныхын потенциалыг улам цаашаа харуулаасаа гэдэг үднэс л бас өгж байгаа шүү. Тэгэхгүй яагаад гавь цулаа авчингуудаа ингээд зогсоод ямар насны эцэд авч байгаа бас биш учраас тэгэхээр би тэрийг бол их тийм уран бөгөөд ийм юу одоо дэмжлэг гэж ойлгож авсан. Тэгээд мэдээж бас ингээд тэр амжилтанд хүргэсэн бас хүмүүстэй бүгдээр нь талархаж багштай аав ээжтэй тэгэл өдөө олон жил дэмжиж ирсэн тэр хүмүүстэй тэгэл байгууллагатаа баярлж ирсэн. Тэгээд ер нь бол тэгтээ их тийм хариуцлагыг л дотроо бодсон л доо. Тэгээд тэр цолныхоо энд хүрж тий бэлтгэлээ хийж амжилтаа гаргаж энэ тамирчин гавьяат болчвол тэгэл нэг олигтой амжилт гарахгүй ингэж хилүүлэхгүй тулд тий аль болохоор тэрнийхэн дайнд хүрч тоглож илүү гарахын тулд бас их бодож байгаа л да. Та бүхэн харж байгаа хин манай шатрын хүү байгаа. Ийм жижиг аим хөөрхөн. Гэхдээ шатрын дүрс боднууд дундаас хамгийн хүч султай бөгөөд хамгийн чадамж багтаа хүү. Зөвхөн нэг нь чадна. Хажуу тийшээ идвэл идэн идэхгүй л идэхгүй. Хүн болгоо яг бэрсээрээ мадлахыг хүсдэг. Манай бэрсийн байна л да. Ийм том. Зөндөө олон боломжтой маш олон тийшээ нүүж чаддаг. Гэхдээ энэ олон жижиг саад бэрхшээлийг давж энэ 2 дугаар шугнаасаа 8 дугаар шугам хүртэл энэ жижигхэн хүн явсаар хагаад энэ бэрс болж чаддаг. Энүүгээрээ та бүхэндээ би ямар санааг илэрхийлэх гээд байна гэхээр хүн болгонд өөр өөрийн гэсэн чадамж бололцоо байгаа. Энэ жижигхэн хүн шиг эхлээд энэ жижигхэн хүн шиг жижигхэн байх нь шүү дээ. Эргээд энэ нь таны хөдөлмөр зүтгэлээр тэжээгдэж явсаар хагаад нэг боломжийг танд олгоно. Та тэр боломжоо зүтгэлээрээ шургуу зан хөдөлмөрөөрөө зоригтойгоор ашиглаж чадах юм бол танд бэрс болох боломж зөндөө байгаа. Ингээд энэ 8 наснда анх хамгийн багадаа улсын арга шалгаруулах тэмцээнд шалгаар тоглож исэн Батшимэг нэг 22 жилийн дараа ингээд их мастер цолондоо хүрээд эрэгтэй олон улсын мастер болоод ингээд Монгол улсын гавьяа тамирчин гэдэг эрхэм хүндтэй цолыг хүрчиж чадсан. Жижигхэн хүүгээс бэрс гарч чадсан гэж бодоод байна шүү дээ. Одоо эхний ээлжинд нэрхтэй их мастер солондол хүрээ гэж маш ихтэй юм зорж бодож байна. Тэгээд тэрнийхээ хажуугаар манайхд ер нь Азийн аваргаас медаль авсан хүн ерөөсөй байхгүй түүхэндээ. Тийм ч бас Азийн аваргаас бас медаль авъя гэж зорж байгаа. За тэгээд би бол дэлхийн аваргын тэмцээнд бас оролцож үзээгүй байгаа. Яг манайх чинь ингээд юм бусад спортчиг ерөөсөй биш байхгүй тий. Нөгөө жин зай гэсэн ойлголт ерөөсөй бараг байхгүй штэ. Нэг л дэлхийн аварга болдог тий. Тэгээ тийм ч учраас одоо түүхэндээ одоо 15 дэлхийн аварга төрсэн байх жишээтэй тий. Тэгэхээр дэлхийн аваргад шалгарч оролцож амжилттай оролцох тийм мэдээж хүсэл мөрөөдөл бас байгаа тий. Тэрийгэ биелүүлэхийн тулд бас явна. Тэгээд одоо тэгээд бүр чаддгүй маа гэхэд дараагийнхаа үеийн тий хүүхдүүдийг бас бэлдэж гаргах гэж шатрынхаа спорттой амьдралаа холбож энэ оюуны спортоо Монголдо түгээн дэлгэрүүлэхийн төлөө их үсэд бас өөрийгөө зориулж тий хүүхдүүдийн тэр хөрөнгө оруулалт хийн гэж бас өөрийгөө бодож байгаа давхар. Тэгээ өдий зэрэгтэй болгосон гэр бүлийнхэндээ багштай бүхий л хүмүүстэй маш их талархаж явдаг. Тэгээд стресс спортынхон буйнаар маш их олон сайхан зүйлийг би мэдэрсэн, авсан. Тэгээд шатарчин гэдгээрээ өөрөө бахархаж явдаг. Тийм манай их чи хэлсэн үг гэдэг юм л да. Та хизээ шатраа хаях вэ? Шатрын спортоос болох вэ гэж асуухад нь шатар намайг хаяхаас биш би шатрын спортыг хаях чадахгүй штэ. Тийм надад ирэх байхгүй гэж шийдэлдэгтэй адилхан би бол амьдралаа шатрын спортоо холбоо насан туршдаа л явах байх л та. Тэгээд шатар намайг хизээ хаях юм тий тэр үед нь л би хаягдаж явах байх. Тэгээд бусдаар бол энэ сайхан спортороо насан туршдаа хичээлээ. Тэгээд өөрийнхөө хийж чадах зүйлийг бүгдийг хийгээд амьдралаа дуусгах байх гэж бодож байгаа. Тэгээд энэ нэг юм цаанаас өгсөн тийм бурхны ивэл байхаа л гэж би боддог ш. Тэгээд хүн өөрийнхөө замыг олно гэдэг бол баг зорилготой хүрсний баг 50% байх гэж бодоод байгаа. Тэгээд өөр юм хийлгүй яг энэ шатартай стресс спорттой амьдралаа ингээ холбоод энэ замаар явж байгаадаа баярлж бас бахархаж явдаг. Тэгээд
энэ замд маань ингэж хүл алдалгүй олон жил ингэж тэнцэж намайг бас төвшөж байсан багштай болоод бас хүмүүстэй баярлалаа гэж хэлмээр байна. Мончес клуб шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын сүлд спортын хорооны тамирчин, эмэгтэйчүүдийн олон улсын их мастер, эрэгтэйчүүдийн олон улсын мастер, Монгол улсын гавьяа тамирчин Дэвшин төгсийн Батчимэг, Чансаа 2398, Оргил Чансаа 2412. Одоо тэрээр дэлхийн чансаанд 68 дугаар байранд эрэмблэгдэж байна. Батчимэг гавьяатаа их амжилт хүсье. Хүсэл мөрөөдөл бүхэн нь биелэх болтугай. Шатрын спортын оргилд гарч дэлхийн авраг болохын Дэмбэрэлтэй сайхан ирэл дэвшүүлээ.